Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгын дагуу жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтээр мод тарих өдөр тохиолдгоо. Тус өдрийн хүрээнд Баруун Бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газрын нийт албан хаагчид гэр бүлийн хамтаар бүх нийтээр мод тарих аянд нэгдэж, буянт голын айс сав дагуу мод тарилаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар тэрбум модны үндэсний хөтөлбөр хэрэгждэг. За улсын жилийн бол одоо хавар буюу 4-р сар, 5-р саруудад, за 10-р саруудад бол мод тарих одоо олон нийтийн хөдөлгөөн нь бол өрнөж одоо улс даяар бол мод тарьдаг. Ийм ажлууд бол зохион байгуулагддаг. Уламжлалт цогцоор бол одоо 3-4 жил болсон байна. За Ховд аймгийн Баруун Бүсийн Ховд аймгийн онцгой байдлын газраас бол яг энэ аянд одоо нэгдснээр бол өнөөдөр бол 6 дахь жилээ бол мод тарих үйл ажиллагааг бол зохион байгуулж ажиллаж байна. За энэ жилийн буюу 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл үндсэндээ 5 хоногийн хугацаанд Баруун Бүсийн Ховд аймгийн онцгой байдлын нийт салбарууд буюу Ховд аймгийн Булган сум, Ховд аймгийн Манган сум, Ховд аймгийн Жирэг сум, Ховд аймгийн Мөс сум, за Ховд аймгийн Жаргалан сум буюу аймгийн төвдөр бол манай нийт албаагч нар гэр бүлийнхээ хамт бол энэ мод тарих ажлыг бол энэ одоо амралтын өдрүүдэд бүх нийтээрээ зохион байгуулж ажиллаж байна. За өнөөдөр бид нар 15-ны өдөр Ховд аймгийн Жирэг суманд бол 400 модыг, Ховд аймгийн Булган суманд бол 600 гаруй модыг, за аймгийн төв буюу Жаргалан сум энэ хоёр баг голын их гүрний завсар буюу энэ голын завсар бол нийтдээ бол 4120 модыг бол тариалах ажлыг бол зохион байгуулж байна. За бид нар бол энэ өдрүүдэд бол бас цаг агаар бол нэлээд таатаа бүх албаагч нар бол өөр хүүхд гэр бүлээрээ бол энэ өдрийг бол мод тарих өдрийг бол өрнүүлж байгаа нь бол нэлээд ач холбогдол өгсөн. Нөгөө талаас бол гэр бүлээ бас байгальд ээлтэй ялангуяа хүүхдүүд бол бас гэр бүлээр ярьж ин мод тарингаа амрах бас өдрийн одоо хээрийн зоогийг хүртэх ийм байдлаар зохион байгуулж байгаамаа. Баруун Бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газрын хамт олон энэ хавар 3500 мод тарьсан бөгөөд хаврын тариалалт 80% ургалттай байна. Харин энэ намрын тариалалтанд Баруун Бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газрын Жаргалант, Булган, Манхан, Зэрэг, Мөс цумдын нийт анги салбарууд 5120 мод тариалж байна. Энэ намрын тариалалтанд 2-оос 3 настай улиас бургас модыг тарьж байна гэлээ. Баруун Бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газар нь одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн санаалсан тэрбум модны хүрээнд бид бүгд бол ерөнхийдөө бол одоо жилдээ 8000 мод тарихаар бол төлөвлөж байгаа. Тэгээд төлөвлөгөөнийхөө дагуу бол ерөнхийдөө хавар намрын үйлрэл бол модоо тарьж байгаа. За хавар бол бид бүгд одоо Жаргалан цумын урд хэсэг болох одоо Жаргалан цумын яг тэр засмал зам дагуух одоо хэсэгт бол ерөнхийдөө 2000 ширхэг модыг бол тарьсан байгаа. За энэ дээр бол тухайн тэр газрын ойролцоо байгаа одоо аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллах журмаар бол модоо тарьж байгаа. Зарим одоо жишээ нь бол тэр Алтамед махны үйлдвэртэй хамтраад бол тэнд бол 500 ширхэг бол модыг тарьсан. Мод дээрээс нь онцгой төгөл нэрээр бол ерөнхийдөө бол тэнд бол одоо бид хавар бол 4000 модыг 2000 модыг бол ерөнхийдөө бол тарьсан байна. Жилд 8000 мод тарих зорилт тавьсан тус байгууллага хамт олон хавар намрын тариалалтаа давуулан биелүүлсэн амжилт гаргаж бусад байгууллага хамт олноо хошуучилж байна. Мөн өнөөдөр буюу Бямгарагт Баруун Бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газрын 60 орчим албаагчдын хашаанд 1280 модны суулгац тариалж хашаандаа сайхан амьдрын аянд нэгдэж байгааг онцолж байлаа. 16-ны өдөр бол бас албаагчдын гэрүүд тарина. 1280 модыг бол манай 64 айл хашаандаа сайхан амьдрын аяны хүрээнд бол албаагчдаа гэрээр явж нэг албаагч нэгээр 60 одоо 20 мод 64 айл бол тарьснаар бид нар бол энэ жилийн тариалт нэг 5600 модыг Ховд аймгийн онцгой байдлын газар албаагчд гэрүүлээрээ бол тарьж байгаагаар бол онцлогтой байна. Баруун Бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газрын хамт олон Жаргалан сум, Булган сум, Зэрэг сумдад мод арчилгаа хийх захирамж гаргуулan кадастрын дагуу хашаалж хамгаалахар болсон байна. 10-11 дугаар сард усалгаа хийх бөгөөд ургаагүй модоо буцаан авч дахин суулгац тариалах юм. Ингэснээр тус хамт олон 2022 оны турш 12000 модыг тарьж Ховд хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.